Сайн байцгаана уу мөглөнөө зовгта тавтай мөрөл би та бүхэндээ нудаад Hyper Knife гэд тун сонирхолтой гайхалтай киног ярьж өгөхөд бэлэн болсон байна. Та бүхэн маань лайк, subscribe дараад сувгта ороод ирээрэй. Баярлалаа. Кино маань түргэний машинаар би нилээн муу байгаа ахыгаа авчирж байгаа мапын дүнрээр эхэлнэ. Ах нь тархины мэс заслалд орж байгаа ба энэ мэс заслал нь туун нууцлагдмал газар нууцаар хийж байгаа. Нөгөө талд бас нэгэн эмч мэс заслал хийж байгаа харагдана. Энэ эмч бол манай киноны гол дүр Сэүг. Энэ хүн бол маш мундаг тархины мэс засалж одоо мапын талхаалагчид тархины мэс заслал хийж байгаа. Мэс засал хийх явцад бичлэг хийж байнга баримжуулж авна. Ингээд бүх юм бэлэн болсон бол хаалгаандаа орцгоё гэд манайхэд эхэлцгэн. Нөгөө талд ч мөн бас нэгэн эмч тархины мэс засал хийж байгаа харагдана. Эмч маань тархины мэс засал хийж явах үедээ өвчнөөгөө сэрэн та ямар ажил хийдэг вэ? Өөрийгөө хэн гэдгийг санаж гинөө гэх мэтлэн асуулт асууж агаад хорт хавдрын олон мэс засал маань амжилттай дуусна. Нөгөө талд ч мөн хаалгаа хийсэн эмч маань мэс заслаа амжилттай дуусгаад гарч ирэхэд нь мөрдөгчнөр түүнийг хүлээж ийн. Түүнд нэг бичлэг үзүүлэн энэ хууль бус хаалгаа энэ хүнийг би олох хэрэгтэй байна. Та адилхан төрлийн мэс засал хийдэг учраас энэ хүнийг мэддэг байж магадгүй гэж бодоод бид нар тань дээр ирлээ гэхэд эмч маань мэдгүй гэд явуулна. Гэхдээ туслах эмч нь саяны бичлэгнэр эмэгтэй хүний гар нь арай профессороо Сэүг биш байгаа гэхэд эмч мэдгүй л гэд түүнийг гаргана. Тэгснээ нэг танил эмэгтэй рүү залхаад надад Сэүг олж өгөх хэрэгтэй байна. Би түүнтэй яаралтай уулзах ажилтай байна гэхэд нөгөө эмэгтэй заалгана. Сэү хагалгаагаа амжилттай дуусгаад унтаж амраад өөрийнхөө өвчтнийг шалгана. Харин нөгөө талд түүнтэй хамт хагалгаа хийсэн нэгэн совилогч мөнгөө тоож байснаа 5 сая вон уу би яхлаараа 5 саяг авдیں۔ Гэснээр шууд Сэүг дээр очсноо. Хүй сайн уу? Сэүг мөн үү? Би чамайг мэдх юм байна. Чи эмчлэх эрхээ алдсан тархины мэс засалж үздэй. Оо ингэж нууцаар мэс засал хийж ам зогоодог болсноо гээл муухай энийгэл янзын үзэж байснаа. За дараа уулзъя гэд яваад өгнө. Сэү цүнхээ авах гээд очсон нөгөө сувилагч эмэгтэй чинь цүнхээ нугацсан нэрийн гуцыг айл хизээний гаргаад үтцсэн. Чи эмийн сан чиргүү? Би чамайг эмийн сан ажилуулдаг гэж ёстой бодсонгүй. Чамтай ярих хэрэг байна хоёулахнаа гэснэ. Би энэ хаалгаанаас 5 сая вон авсан. Харин чи хэдийг авсан бэ? Чи надад өртөө гэж би бодож байна. Чи энэ хаалгааг нууцаар хийж байгаа эмчлэх хэрэггүй үсттэй. Тийм болохоор би чиний нууцыг чинь явах хадгалаад үгүй. Чи надад 3 сая вон шилжүүлчих гэсэн. Сэүг маань харж яснаа. За чи над руу тэгвэл дансныхаа дугаарыг явуулаарай л гин. Чүү профессор нөгөө эмэгтэйтэйгээ хамт нууц хаалгаа товолж өгдөг зуршлагчтай очиж уулзна. Тэгснээ нөгөө бичлэгээ үзүүлснэ. Энэ хаалгааг хэн хийсэн? Тэгээд хаалгааны үр дүн ямар болсныг би мэд хэрэгтэй байна гэсэн. Нөгөөх нь би энийг сайн мэдэхгүй байна. Энэ эмчийг ямар ч лээсэн хятадууд хайгаад байсан. Энэ хаалгааг хятадууд л хийсэн баг. Тийм болохоор та нар тэднэртэй очиж уулзах хэрэгтэй гэд явуулна. Нөгөө талд манай Сэүг нөгөө нэг совилогч эмэгтэйг муухай хараастай зогсож байна. Оройн нь Чүү профессор найзтайгаа хамт хорон хоол идэж гин. Тэгсэн найз нь Чүү профессорыг их нэртэй үнэхээр их магтана. Энэ хүн үнэхээр суу тухаантай. Манай тосгоноос анагаахын ухааны их сургуулийг 1-р байраар авсан хүн шүү дээ гэж магтана. Тэгсэн гэнт Чүү профессорын биеийн муудаад нойлын өрөөнд өөртөө тариа тарина. Сэүгийн тархины хагалгааг хийсэн өвчтнөн сэрнэ. Өвчтнөө нилээн сайн хянаж байгаад нөгөө өвчтнөн ч мөн Сэүд баярлан талархснаа илэрхийлнэ. Ингээд манай хэд маань нууцаар хагалгаа хийсэн сүмээсээ хөдөлцгөх ба нөгөө мапын гарууд бүгдээрээ яваад өгнө. Гэхдээ яг хагалгаа хийсэн эмчнэр маань үлдээд тэр хэд маань өөрсдийнхөө ямиг аваад цэгцлээд явж гин. Энэ үед нөгөө нэг совилогч эмэгтэй чинь цүнхнээс уус гаргаж ирэл учиргүй залгилна. Дүүн Сэүг ихчээ гэд ирсэн. Наадгаа битгээс эсрээдээ наад дотор ч маш чухал юм байгаа. Яг одоо наадгыгаа хан эмчэд аваачаад өг. Битгий доторхыг хараарай. Үнэхээр чухал шүү. Харсан байвал үхэн гэж мэдэрээ гэд үгээ явуулна. Дүүн нилээ явж байгаад энэ дотор юу байгаа юм бол гэж гайхаж байснаа. Гинт зогсоод шалгасан дотор нь зүгээр л хідэн ширхэг зайрмагнууд. Ингээд дүүн ихчигээ юу игж байгаа гэдгийг ойлгоод шууд машинаа эргүүлнэ. Уусан усан дотор нь нойр суулагч юм хийчихсэн. Нөгөө совилогч нь ашгүй нэг юм гэж сэрснэ. Юу болоод байгааг гайхаад өөрийнхөө цүнхтэй мөнгийг хайж байснаа нэг өрөөнд дотроос ашгүй олно. Тэгсэн хин нэг нь түүнийг араас нь боомлно. Юу болоод байгааг ч ойлгохгүй. Хин боомлоод байгаа юм болоо гэд харсан манай Сэүг байна. Сэүг маань нөгөө нэг эмчи чинь зүгээр л хэлэх үг гарахгүйгээр нэг сайн болгож хайна. Ингээд дүүн яарад хүрээд ирсэн Сэүг нөгөө нэг совилогчийн авсан 5 сая воныг Бурхны хандвийн бокс руу хийснэ. Дүү дээрээ алхаж очиод машины ард хурц байгаа эцтэй гэд муухай аниж байгаа хэсэг нь үнэхээр гоё.
Маргааш нь манай хоёр гэртээ очиод Сэвг өөрийнхөө тэжээдэг нохоонуудтай тоглоно. Энэ бүхнийг харсан дүүн их ч яаж ийм тайван байдаг байна аа л гин. Харин Чөө профессор Сэвгийн нохотойгоо хамт салхилж байгаа зургийг хараад өөрийн ирэхгүй инээн. Дүүнийг харсан эмэгтэй та үнэхээр Сэвг сансан бололтой л гин. Харин Сэвг маань эмийн сандаа нэг эмээгийн шархыг боож янзлан та өөртөө анхаарал тавиарай гэж хэлхийг харахад олон нийтдээ үнэхээр сайхан харилцаатай байдаг нэгэн. Харин ажлаа тараад гараад явж исэн замынхын эсрэг талд байдаг хоолны газрын гадаа нэг бүтэхгүй гар суугаал тамхи татсан. Сэв рүү үнэхээр их харна. Сэвч түүнийг дүүдээ хэлсэн дүүн тэр нэг гаж амтнаас болгоомжтой байгаарэ. За би ч одоо хинд юу ч зөвлөд байгаа юм дэ. Угаасаа та чинь аимшигтай хүн штэ гэсэн. Сэвг чи дуугаа байгаарэ гээл дүүгөө захин чинь энэ үед нь утсан дуурайд авсан нөгөө Чөө профессор тэгснээ чамтай уулзаагүй утсан байна. Удахгүй гэрт чинь очиод уулзнаа л гин. Энэ үед Сэвг маань шууд өнгөрсөн үеэ бодно. Би дан тархины хагалгаа хийж байсан Сэвгийн мэслийн өрөөлөө Чөө профессор орж ирээд энэ эмэгтэйг гарга энэ хагалгааг хийх ёсгүй байсан гэд хүчээр гаргана. Энэ бүхнийг харсан Сэвг миний хагалгаанаас намайг хөөж гаргадаг хэн бэ гэд шууд туслын систем авангуудаа Чөө профессорын араас хоолойг нь боно. Энэ бүхнийг төвчж чадаагүй Чөө профессор чамайг хагалгааны өрөөнөөс гаргалаа гэд чи намайг алах гэж оролдож байгаа хэрэгүү гэд нэг алгадаж авснаа. Би одооноос чиний эмчий чинь эрхийг хасах болно. Чи энэ эмнэлэгт ажиллах ирэхгүй ойлгов уу? Би чамайг хинч биш болгоод хаях болно хэмээн хэлнэ. Энэ бүхнийг сонссон Сэвг үнэхээр их зочирдоод мөн багшаасаа уучлалтгүй Чөө профессорыг хүлээн өдөржин бороонд сөхөрж суусан боловч Чөө профессор түүнийг харсан хэрнээ шууд юу ч хэлэлгүйгээр зэвүүцэн яваад өгнө. Иннээс болоод л манай Сэвг өөрийнхөө эмчлэх эрхийг алдсан хэрэг. Энэ бүхнээ бодоо зогсож байсан Сэвг ингэрт Чөө профессор ирнэ. Дэснээ нэг бялуу өгснөө. Үнэхээр удаан уулзалтаагүй юм биш үү? Чи сайн сууж байсан мэдтэй. Чамтай ярих маш чухал асуудал байна гэснээ. Нөгөө нэг бичлэгийг гаргаж ирж үзүүлээд энэ хагалгааг чи хийсэн мэдтэй. Энэ хагалгааны үр дүн ямар болсныг би мэдмээр байна. Миний бие том муу байгаа. Би маш ховор төрлийн тархины хорт хавдар туссан. Тиймээс чи надад хагалгаа хийх хэрэгтэй байна гэхэд Сэвг түүнийг сонсноо. Яагаад би гэж гэснээ амар чанга мухагаар инээн. Тэгснээ та тэр хайртай шаваараа хийлгээчтэй. Эмчлэх ирэхгүй надаар хагалгаа хийлгэн гэж юу яриад байгаа юм гэсэн Чөө профессор би өдрөө тавалчаад чам руу залгаяа л гин. Энэ бүхнийг дэвчиж чадахгүй Сэвг багш руугаа үнэхээр их уурлана. Тэгээд гарч ирээд багш нь нилээн биеийг мууцсан уу яасан. Биеийг салгалаад өөртөө нөгөө тариагаа тарих гад гаргаж ирсэн. Санамсаргүйгээр тариагаа газар унгаач нь. Тэгээд яг авахгаа тонгоохт нь Сэвг хажуу талаар нь тариаг нь өшөглөөд зөрнө. Тэгснээр шууд Чөө профессорыг үнэхээр хорсолтой харж байснаа тариан дээр нь шууд гიშгээд хагалж нь. Энэ бүхнийг харсан Чөө профессор хөөхий юу ч хийж чадахгүй тэр доор л тийчгэнэ. Ингээд Чөө профессорын ч бие муудаж түргний тэрэг дуудан Чөө профессорыг аваад явна. Хөөхий Сэвгийн дүүн Чөө профессор санаа зовоод л үлдэнэ. Харин энэ бүхнийг холоос хэн нэгэн ажиглаа зогсож ба нөгөө хоолны газрын гадаа байсан танхаа амтан байна. Сэвг анагаахын сургуулийн оюутан байхдаа боосноос ирсэн Чөө профессорын тухай мэдээллийг уншаад үнэхээр их баярлан яаран түүнтэй уулзахаар гүйж очино. Энэ үед Чөө профессорыг хүлээж угтаж авсан нэгэн анагаахын эмч багш "Өө манай сургуульны ядаргаатай оюутан байдгийн байнга янз янзын юм асууж идэг хил ам сугалж гад" гэх мэтлэн Сэвгийн тухай ярина. Чөө профессор өрөөгөө янзалж исэн чинь Сэвг маань амар хурдан гүйж ирснэ. Нөгөө багшигаач тоохгүй. "Чөө профессороо сайн байна уу? Та сайн авч ирсэн үү? Би танаас юм асуухаа таныг үнэхээр удаан хүлээлээ" гэснээр шууд л семинарынхаа материалыг гаргаж өгснөө. "Энэ материал зөв байна уу? Би зөв уншилсан байна уу? Та нэг шалгаад өгөөч" гэл Чөө профессор түүнийг шалгаснаа дүгнэлт бичээд өгнө. Үүнийг харсан Сэвг үнэхээр их баярлаа шүнжин ундахгүй. Түүн дээр нь perfect гэд биччихсэн. Ингээд манай Сэвг ундаж чадахгүй шүнэн багш нараа очсноо. "Багшаа та надад бүх зүйлийг заагаад өгч. Би таны мэддэг бүх зүйлийг сурмаар байна" гэж багштай хэлснээр багшийнхаа сэтгэлийг хөдөлгөнө. Хан эмч өөрийн гэсэн жижигхэн эмнэлэгтээ эмнэлэг рүүгээ орох гээд явж байсан Чөө профессор үүдэнд нь хүлээж ийн. Чөө профессор багшийн тухай яриад "Мөн чи үнэхээр дайжгүй эмнэлэгтэй. Гэхдээ эмчийн цалингаар ийм эмнэлэгтэй болоход хэцүү ах та. Наадханыг хараад надад дүгнээд өгөөч" гэсэн хан эмч түүнийг харж байснаа. "Энэ өвчтөн хэн гэдгийг мэдгүй ч гэсэн та өөрөө энэ өвчтөнд хагалгаа хийхэд болох юм шүү" гэхэд Чөө профессор "Би яаж өөрөө өөртөө хагалгаа хийх юм бэ? Та нар надад хийгээд өгөөл" гэж хэлнэ.
Ингээд чуу профессортой ярилцсан хан эмч Сэвг ятгахаар түүний гэрт ирнэ. Тэгээд хэдүүлэн энэ хаалгыг нь хийгээд өгчээ. Чамаас юу унах юм бэ гэсэн Сэвг. Үгүй би чуу профессорыг үнэхээр сайн мэднэ. Түүнд би огт хаалгаа хийж өгөхгүй. Намайг ямар байдалд оруулсныг мэдж байгаа үсттэй гэд маш гуурснаа. Чуу профессортой хамааралтай бүх хуучныхаа дурсамжны юмнуудыг бүгдийг шатааж хаяна. Маргааш нь ажил дээрээ бодол алдсан зогсож байсан Сэв дээр хоолны газрын нөгөө танхаа амтан ч ирснэ. Хүй хөөхнөө юу хийж байгаа юм? Чам шиг ширүү ааштай эмэгтэй надад үнэхээр таалагддаг. Хоёлаа нэг сөөвл орж нэг сөөжөө уйлдаа гэжсэн хамт ажилладаг эмэгтэй нь ороод ирнэ. Тэгснээ за бодож байгаад хэлээрээ заа гэж муухай нэгэд гарна. Сэв юмнуудаа зэгцэж байсан цонхоороо харсан нөгөө нэг хоолны газрын танхаа амтан чинь ихчигээ үнэхээр амар зодож байна. Энийг харсан Сэв за хоёлаа хамт хоол идэ. Би бүр амар өлсөд байна. Замын эсрэг талын хоолны газар орё гээд л нөгөө хамт ажилдаг хүүхнээ дагуулад орчин. Танхаа гарчин Сэвг харснаа төлөндөө зүүсэн цагдаа нарын хяналтын бугуйчийг харуулад хөөхий нөгөө өгчин нүүр ам нь нилээн хөөхнөөц олцсон. Манай хоёрт хоолыг авчирч өгнө. Нөгөө танхаа гарчин загас авчирч өгснө. Сэв чи идэ. Чамд би зориуж үнгүү өгч байгаа юм гэх шиг. Сэвгийн утсан дуграад хан эмч өнөөдөр нэг яаралтай хагалгаа гараад ирлээ чи ирч чадах уу гэсэн Сэвг. За би яаралтай ажилтаа олчлоо гэд гараа явна. Хагалгаа хийх нууц газараа очиод хамаг хувц хунраа солиод бэлтэн дүүрүүгээ залгасан чинь дүүн уцаа авахгүй. Энэ үед дүүн эгчийнхээ хуучин байсан зургийг авсан хамт ажилдаг байсан эгчтэй нуулзаад манай эгчид яг юу тохиолдсон юм бол та надад хэлээд өгөөч гэсэн нөгөө эмч нь манай Сэвг үнэхээр мундаг эмч байсан. Эмнэлэгт ажилдаг байхад нь Бостон руу явах шинэ эмчийг тодруулах байсан. Гэхдээ тэр эмч нь Сэвг гэж өөрийгөө бодож исэн боловч өөр хүнийг сонгосон. Үүнээс болоод Сэвг маш хуурлаад чүү профессортэй очиж маргалдан яахлаараа тэр чадваргүй амтныг явуулдیں۔ Би илүү чадвартай байсан. Намайг Бостон руу явуулах ёстой байсан гэж чүү эмчтэй маргалснаас болоод чүү эмчид нилээн сайн алгадуулж авсан. Ингээд л тэр хоёрын харилцаа үүнээс хойш нилээн муудсан. Сэвг өөрөө дур мэдэн хагалгаа хийж түүнийг нь харсан чүү профессор түүнийг хөөж гарган эмчлэх эрхийг хүртэл хассан. Тэгээд л тэр хоёр түүнээс хойш огт харилцаагүй байгаа гэж түүнд хэлнэ. Шүнжэнгөө хаалгаа хийлгэх хүнээ хүлээсэн Сэвг угаасаа хаалгаа хийлгэх хүн байгаагүй юм шиг байна гэд гараад ирсэн чүү профессор үүдэнд нь хүлээж ин. Тэгснээ би чиний эмчлэх эрхийг чинь үгүй. Тэгээд мөн Бостон руу явуулъя. Харин чи миний хаалгааг хийгээд өгөө гэхэд түүний сонсон Сэвг би таны хаалгааг хийж өгч чадахгүй. Та зүгээр л өмнөх үеэ дурсаад ганцаархнаа хотын захын эмнэлэгт өөрийгөө ямар байснаа бодоод дурсаад өхүүл зүгээр юм шүү гэд хэлчихнэ. Чүү профессор өөрийнхөө шавь руу залгаад чи над руу нөгөө нэг эмийг явуулах боломж байна уу? Миний эм дуусж байгаа. Чи хизээ ирэх вэ? Би бас хаалгаандаа орох хэрэгтэй байна гэхэд нөгөө шавь нь би удахгүй очноо 14 хоногийн дараа л гэж хэлнэ. Гэхдээ чүү профессорын би үнэхээр муу. Харин Сэв гэртээ байж хат нь гэрийнх нь гадаа хин нэгэн хараа зогсож байна. Үүнийг харсан Сэв хин гэдгийг очоор шалах гад тамхиных нь ишийг харсан нөгөө нэг тамхи нь хоолны газрын танхаа гарын татцаг тамхи байх нь тэр гэрлүүгээ харж яваад нутгийнхаа хоёр ахтай таарсан. Өө нэрээ хоолны газар хаагдж байгаа юм бэлээ. Дүүн шоронгоос гарч ирээд эгчигээ зодоод мөнгө нэгсээр агаад эгчэнд хөөрхий аргаа бараад хоолныхоо газрыг зарж байгаа гэсэн гэдгийг дуулсан Сэвг. Тэр муу яахлаараа миний хоолны газрыг хаалгадаг байна. Муу новш гээд л уурлана. Түүнийг харсан дүүн эгчээ та дахиж битгий хүн алаарэ. Амбал надаа заавал шүү. Битгий аал гэсэн Сэвг заа гэж хэлээд л манай хоёр явцгаана. Маргааш нь Сэвг нөгөө хоолны газараа ирчихсэн туун ууртай сууж ин. Нөгөө танхаа гарын ашгүй цагдаагийнх нь бугуйч нь байхгүй болсон. Тэгээд гадаа зогсож байсан Сэвг хоёлаа нэрээ нэг сүүж уух уу чи тгий гэж хэлсэн мэт гэсэн нөгөөдг нь тийм ээ хоёлаа үнэхээр гоё тохирно штэ гэл манай Сэвг шууд уух юм дотор нойрсуулах юм хийгээд нөгөө танхаа гартаа чин хээр таарснаа. Хүй чи наашаа суучих гэж суулгаад галуу өдөр байна. Амчин цангаж байгаа зү наатахаа уу гэсэн нөгөөдг нь хүүе чи надаа одооноос анхаарал тавиал ийм хунар хүртэл бэлдээ юу гэд нөгөөдг нь ууж эхэлнэ. Манай Сэвг чи манайд ороод ирээ гэд гэрлүүгөө оруулснаа. Энд суу гэд нөгөөдг чинь суулгаал туун тав тухтай байлгана. Нөгөөдг нь ч бөөн баяр мангартаж байснаа унтаад өгнө. Нүдэ нээгээд харсан айл хизэнэ Сэвг маань хаамаг юмаа бэлдчихсэн. Нөгөөдгний чин гар хүлийг хүлчихсэн. Нөгөө танхаа гарч нь бүр Сэвгийг хараад гайхаа цочроод юу болоод байгааг ч ойлгохгүй. Тэгээд Сэвг маань харж байснаа. Яасан гоё нөө чамд таалагдж байгаа үсттэй гээд лаваа хайснаа шууд нэг хутаг гаргаж ирээд л хоолойг нь хэрччихнэ.
Севг үнэхээр гоц ухаантай, маш сайн мэс засал хийдэг. Мөн түүнтэйгээ адилхан үнэхээр сайн хүн алдаг бололтой. Тэгээд бүх юмаа дуусныхаа дараа дүүрүүгээ залгаад би нөгөө зоогийн газрын танхаа амьтныг цааш нь харуулчлаа гэд хэлнэ. Түүнийг сонсон дүүн "Игчээ та надаа амласан мэдтэй" гэд орилсон Севг тоож байгаа ч юм алга. Би түүнийг зохицуулах болохоор чи очиод гэрээ цэвэрлэе л гин. Дүүн маш хурдан гэрлүүгээ яарад ирнэ. Харин Севг маань дутаахан шиг машинаасаа нөгөөний цогцыг буулгаад хүрзээ аваад чихвчээ зүгээд дуртай дууга тавиад газар шорооныхоо ажилд орно. Хөөхий дүүн бөөр суртацтай хамаг хувцас тайлаад цэвэрлэгээнийх нь багажнууд нь бүгдээрээ бэлэн нөгөө аллагын нотлох баримтуудыг бүгдийг шатааж хаяад шууд гэрлүүгөө очиод лээд гэрлээ тусаагаад тусгай байцаар цуснуудын уул муурыг бүгдийг нь мүлгэж цэвэрлэнэ. Энэ үед цагдаа нар явж явах ба гэрийнхэн гадаа гал асаж байгааг хараад гэрийнхэн зүг хөдлөн харин дүүн цагдаагийн дууд тохойг сонсоод маш хурдан цонхоор харна. Энэ үед нүх ухаж байсан Севг ойролцоо явж байгаа машины гэрлийг анзаарна. Тэгээд гэрлээ унтраагаад хүрзээ аваад машиныхаа ард нуугдана. Харин цагдаа нар гэрийнх нь гадаа ярьжгсэн тэр хавийг шалгаастай хин нэг нь нөгөө цогц руу гэрэл тусгаад Севг хэн гэдгийг мэдгүй болохоор нуугдаж байгаад боломжийг ашиглан түүн рүү дайрна. Гэхдээ нөгөө хүн нь Севг рүү хурц гэрэл тусгаад Севг хэн байдаг билээ гэд харсан чинь нөгөө хүн нь өөрийнх нь багш Чуу профессор байна. Ингээд манай киноны 20 дугаар анги дуусж байгаа. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк, subscribe дарахыг хүсье. Ингээд дараагийн анги хүртэл түр баяртай түгэж чадах хараа түгээцгээе.